өнөөдрийнхөө арга хэмжээг эхлэе. Тэгээд бисээ авраг Спатри мопа ирсэн байна. За миний би Наранбат Ньяс Сити төслийн санаачлагч. За тэгээд авраг маань битэр найзууд тэгээд ийм гоё ном бичсэн. Номынхаа нээлтийг өнгөрсөн оны 9 сард Монгол нээлттэйгээд тэгээд гадаад монголчуудад зориулсан номын нээлт болон бас хоёулаа хамт явъя гэж битээрс удаа ярьж байгаад Америкийн нэгдсэн улсын 3 хотоор аялах одоо анх хэмжээний ихнийхийг нь 5 хүнтэй ингэж уулзалтыг хийж байна. За тэгээд би Ньяс Сити одоо төслийн хүрээнд 5 хүнд харилцуулах юм. Тэгээд энэ одоо авгийнхаа лекцийг бас одоо Ньяс Сити төслийн хүрээнд өдр зохион байгуулж байгаа. За тэгээд их хүмүүс нь бол бид нар өмнө нь бас нөгөө DC элчин дээр аясан арга хэмжээгээр төслөө танилцуулсан тэн дээр ирсэн бас олон байгаа учраас би маш богино хугацаанд одоо 30 минутанд багтааж миний танилцуулга хийгдээд тэгээд авгийнхаа лекцийг хэлбэлээ. Илт илтийг сонсоод аврагтайгаа болохоор одоо удаа хэдүүлээ итгэлээ сонсгоё. За би маш богино хугацаанд илтгэлээ. Танилцуулаа. Яа за манайх Ньяс Сити төсөл тэгээд бид хүүхэн болохоор ер нь бол төлбөр тооцооны Hype гэдэг компани байдаг. Тэгээ Америкийн нэгдсэн улсад байгаа монголчуудын бас нэлээд сайн мэддэг болохоор Sendly гэдэг Монгол руу одоо мөнгө говьлдог 2020 оноос хойш нээлттэйсэн аппликейшн байгаа. Sendly мен түр хугацаанд завсарлаж байгаа одоо шинээр нээлттэйгээд бас бүртгэлүүд явагдаж байгаа. За бид нар Улаанбаатар хотын Улаанбаатар Бээжингийн монголчуудын наадан болсон чинь манайхны нэг асар гэдэг юм уу энэ дэр ингээд зассан. 200-300 хүн суудсан. Тэгээд би очиад ингээд суугаад байсан. Тэн дотор монголоор ярьдаг нэг ч байна. Дандаа хятадууд. Тэгсэн гэрнээ монгол дээл уцсан. Тэгээ өөрөө нь тэр өр Монголын тийм нэг хэдэн цэргийн хүмүүс тоолцоод. Тэгээ надаас асууж ирсэн. Чи өнөөдрийн үйл ажиллагаанд оролцоод ямар мэдрэмж төрсөн бэ? Тэгээд би зөвхөн ингээ Монголын наадам, Бээжинд монголчуудын наадам дээр бид хэдэн өр монголчууд ирэх юм байх гэж бодсоч энэ чинь ингээ дүүрэн хятадууд ирж штеп. Наад бол хятад хүмүүс биш штеп. Тэгээд би яг санаа ярьдагтай адилхан энэ чинь монголоор ярьдаг хүн байхгүй. Башны чи хятадууд л биш. Тэгсэн чинь наад хүмүүс чинь монгол хүмүүс. Хүний тарих төөрны үхээс цус хизээж төөрдгөө илэрнэ шүү. Хүний цус хизээж төөрдгөө гэнэ ямар нэгэн цаг тэр зүйл рүүгээ татгадчихэд. Тэгээ наад хүмүүс чинь монголоо хайгаад энд ирсэн. Монгол хүмүүс шүү. Тарих нь хой төөрцсөн. Тэгээд нөгөө хэл соёлоо алдахгүй тулд монгол хүн ямар байх ёстой вэ гэдгийг тухайн үед тэнд аягүй хүчтэй ярьсан. Өнөөдөр яг Монгол улсын нэг аймгийн дайтай хүмүүс гадаад байна. Өнөөдрийн арга хэмжээ бол Монголоос ирсэн зочинтой өнөөдөр таахныг уулзуулж байна. Сайн явж ирв. Амноо сайвж ирлээ. Сайхан наадсан уу? Сайхан наадсан уу. За таах манай постн дээр бол харсан байгаа. Nьяс Сити компани хамт олон хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд энэ компани бол үндсэндээ Вашингтон DC, Чикагод, LA-ийн 3 цорол уулзалт хийхээр болсон байгаа. За эдгээр цорол 3 уулзалтын анхных нь өнөөдөр ийхүү Вашингтон DC явуулна болж өнгөрч байна. TBS энэхүү арга хэмжээний тухай товчхон мэдээлэл авахаар Nьяс Сити компани үүсгэн байгуулагчтай уулзж байна. За ингээд өөрийгөө манай үзэгч тандаад товчхон танилцуулах уу? За сайн байна уу та. Сайн байна. Би Баталгын Наранбат байна. Тэгээд энэ Монгол бизнес хийдэг Nьяс Сити гэдэг төслийн удирдах санаачлагч. Манайх санхүүгийн бизнес одоо үндсэн бол эрхэлдэг. Тэгээ сүүлийн 2 жил бол давхар барилгын орон сууцны бизнес эрхэлж байгаа. Тэгээ Америкт монголчууд бол бас сайн мэдэх нь бид нэр Sendly гээд мөнгөн говьлогын төслийг одоо эрхэлдэг. 2020 оны 5 сарын 7-ны өдөр Америкийн нэгдсэн улсын 31 мужаас Монгол руу одоо мөнгөн говьлого шилжүүлж эхэлсэн. Ийм хамт олон. Тэгээд
Neo City гэдэг ийм одоо орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа. Таны ирсэн ажил амжиж байна уу? Амжиж. Бид нэр 4 сард ирээд элчин дээр дэсэдэг одоо элчин сайдын яамтай хамтраад бас нэг хөрөнгө оруулалтын мэдээлэл зөвлөгөө худалдаа хийсэн. Тэгээд манай төсөл чинь нэг юм бид нар ч нөгөө шинэ Монгол сургууль барьсан, зам барьсан. Тэгээд эхний 4 блок ажилтнанд оруулсан. Цаашдаа нэг 5-7 жилийн хугацаанд 30-аад блок 3000 айлын орон сууцыг хэрэгжүүлнэ. Тийм болохоор бид нар одооноос гадаад тухайн монголчуудад зориулсан мэдээлэл хүргэсэн арга хэмжээ хийгдэг ийм бодолтой. Тэгээд илүү одоо бас арай онцлог болох гээд хамтлагдуучдаас илүү ийм соёнгийн эрүүл арга хэмжээ хийгээд эхнийх нь бид нар хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх одоо уулзалтыг хийжсэн бол энэ удаад бид нар одоо Америк, Европ, Австралиар явах энэ мөнхөд аврагтайгаа хамтарсан эзэн бай гэдэг юм одоо өв соёлтой эзэн бай, өөртөө эзэн бай дэлгэцийг хамтран зохион Монголоо ингэ явж байгаа. Тэгээд жил болгоно ерөнхийдөө бас ирж явах гадаадх монголчуудаа төслөө танилцуулах. За тэгээд жил болгоныхоо үр дүнгууд танилцуулах ийм зорилготойгоор явж байгаа. Тэгээд энэ удаагийн аврагтайгаа хамтарсан уулзалтын эхнийх маань ТС отоос ингэ эхэлж байна. Амжилттай сайхан болж байна. Neo City төслийн тухай бол дэлгэрэнгүй танилцуулга хийлээ шүү дээ. 20 минутын танилцуулга хийлээ. Гэхдээ үзэж байгаа хүмүүст зориулаад та 5 минутанд багтаагаад сая ярьсан лекцийн одоо гол поинтууд тийм ээ. Ялангуяа Америк нэгдсэн улсад амьдарч байгаа хүмүүст илүү чухал байж магадгүй гэсэн тэр одоо гол зүйлсийг бас тоочлоод ирээч. Тэг яг манайх бид нар ер нь төрүүлж сургууль бариад зам бариад нөө дид үтцийг нь шийдэж байгаа төсөл гэдгээрээ бол Монголд бас анхдагч онцлог. За тэгээд одоо дэлхийн нийтээр ногоон гэдэг зүйл рүү ингэ явж байна. Бид нар Америк нэгдсэн улсын ногоон барилгын зөвлөлийн одоо лид гэдэг сертификатыг хангасан одоо бас Монголын анхны орон сууц төсөл болж байгаа. Тэг мэдээж бид нар шинэ анхны удаа төсөл хэрэгжүүлж байгаа учраас нөгөө олон жил болсон одоо том компаниудтай өөрчлөхийн тулд бид нар илүү одоо сайн чанартай л хийх ёстой. Тэгээд эхний үр дүн маань гарцсан орсон суугчдыг хаппи байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улсад байгаа одоо иргэд маань манай төслөөс нарах юм бол мэдээж Монголд байгаа хүмүүсээ явуулаад үзүүлж харуулах тул нээлттэй. Тэгээд бид бол одоо тэр чанар дээр бол төлөвлөлтөн дээр бол одоо маш өндөр ихтгэлтэй байгаа. Тэрийг бол нэг одоо team of boto бэлтат гэж ярих нь бол илүүц. За дараагийн бид нар зөвхөн Америкт одоо нэвтрүүлж байгаа нэг том боломж юу гэх юм бид нар сая Голланд банктай наадмын бид нар наадмын сүүлийн одоо ажлын өдөрт 7 сарын 9-нд Голланд банкны гүйцэтгэл Одонбаатар захиралтай бас одоо харанцсан ойлголцын санамжч бид нар зурлаа. Тэрний юу гэхээр гадаад байгаа монголчуудад манай банк ус Сэнли одоо мөнгөн гуйвалгаар дамжуулаад Neo City төсөлтөөр ингээ пайлот кейс хэрэгжүүлээд үзээ. Тэр нь Голланд банк гадаад байгаа монголчуудад шууд зээл олгоно орон сууцны зээл. Тэгээ хэрвээ Голланд банкны шаардлагыг түр хангахгүй байх юм бол бид нар Сэнли бид нар олгох чи гэж байгаа. Тэгээ Сэнли банк ус бол 5 жилийн хугацаатай жилийн 20.4% хүүтэй олгох юм бол 200 сая төгрөгөн дээргээд төсөөлөд тооцоолоод үзэхээр нэг сард 5.3 сая төгрөгийн төлбөр буюу ойролцоогоор $1,500 төлөхөөр юм гарч ирж байлаа. За тэгээд Голланд банкт нэг бол шууд олгоно. Хэрвээ шууд олохгүй бас харж үзье гэх юм бол бид нар жишээлбэл одоо танд зээл олгочихъя гэж бодъё. Тэгэх юм бол та 6 сар Сэнлигээр дамжуулаад мөнгөө хэвийн төлөлтөд байчих юм бол бид нар гурвалсан гэрээ байгуулад Сэнли таны өмнөөс баталгаа гаргаад Голланд банкны нөгөө Улаанбаатар хотод Монголд байгаа иргэдэд болгодог энгийн нөхцөлтэй буюу жилийн 16.8% хүүтэй 10 жилийн хугацаатай зээл болгох юм болцоо бүрдэж байгаа. 200 сая төгрөгөн дээр голомтын нөхцөлөө бодоод үзэх юм бол 3.5 сая төгрөг буюу ойролцоогоор нэг 1000 юм уу 950 орчим долларын төлбөр төлөх юм болцоотой. Би илүү нөх хүндээ юм баг. Олон жил шийдэгдэж ирээгүй зүйл юу вэ гэхээр гадаад байгаа иргэд Монголдо буцаж очихоос өмнө байр авч уран. Гэхдээ нэг дор бид нар $100,000 төлөхөд төвхтэй хэцүү байна. $20-30,000 төлчихье. 50-60 $70,000 банкны зээлээр авъя гэхээр Монголын банкуд бол өмнө бол одоо гаргаж байгаагүй. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө санхүүгийн бизнес одоо эрхэлж исэн туршлагатай, банкнд ажиллаж исэн туршлагатай. Дээр нь манад зээл олгох банк ус үйж, манай Сэнли одоо Америк болон Европ бүх орноос мөнгө гуйвал хийж чадж байгаа учраас бид нар ийм одоо цоошин нэг кейсийг гаргаж ирж байгаа. Тэгээ энэ Neo City болон бусад төслөөр амжилттай ирэх юм бол банк манай хоёрын үж ярьж байгаа хэрэг илүү бусад барилгын төслүүдийг оролцуулж ирээ. Зөвхөн хүн Америкт байгаа хүн яармагт байгаа Neo City яармгийн дэнжин байрыг авах биш дарахын эрдэнэт байр авмаар гэж болно. Тэр бүгдийг оруулъя гэдэг эргээд одоо
Америкт болон дэлхийд дээр байгаа монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх болцоотой. За Монголын барилгын төслүүд гадаад гарах болцоотой энэ зүйлийг Нёс Сити дээр эхлүүлж байгаа. Үнийгээ бас DC хотод бас анх одоо танилцуулаад явж байна. Энэ илүү онцлог юм болоо гэж бодож байна. Зөв ойлгомжтой. Ерөнхийдөө гадаадд байгаа хүмүүсийн хувьд Монгол үйл хөдлөх хөрөнгө байр авахд хоёр үндсэн саад гарч байгаа. Нэг нь бол мэдээж төлбөр тооцооны систем тийм. Үүнийг мэдээж сая Сэнли гэдэг бид бол мэдж байгаа. Сэнлиг бол тодорхой хэмжээнд үйлчлэг явуулсан, гадаад хүмүүсийн тодорхой танигдсан ийм үйлчлэгээ. Энэ үйлчлэгээ бол дахин одоо болсон ирж байгаа таатай байна. За хоёрдугаар асуудал нь бол үндсэндээ гадаад байгаа ажиллаж байгаа хүмүүсийн Монголд зээлийн шаардлага хангах энэ нөхцөлийг та бүхэн яаж хангах вэ? Юу шаардах вэ? Одоо энд ажиллаж байгаа хүмүүсээс. We are seeing the lifestyle of the new future. Neo City. За нэг номерт сүүлийн 6 сар одоо тогтмол орлоготой гэдгийг нотлох ёстой буюу дансаараа одоо гүйлгээ орлого авсан байх ёстой. За орлогыг бас нотлох Америкт нэг хэрэгжсэн зүйл бол юу вэ гэхээр нөгөө bill payment байгаа шүү дээ. Сар болгон тэр хүн $1,500-2,000 төлж байгаа бол түүний хэмжээний орлоготой гэж бид нэр үзнэ. За дараагийн бол нөгөө яа зайлшгүй нөгөө виз одоо харлаагүй энгийн хэвийн визний Жигээрэмтэй байх хэрэгтэй. Жигээрэмтэй байх хэрэгтэй, ID-тэй байх хэрэгтэй гэсэн ийм шаардлага байгаа. За тэгээд бидний урьдчилан тооцоолол одоо юу гэдгийг Uber-ээр бариад идэг юм уу, Track-ны жолооч идэг, одоо ресторанд ажилладаг гэдэг юм уу, салонд ажилладаг хүмүүс энэ шаардлагуудад хангах юм байна гэж бид нар ингэж үзэж байгаа. За тэгээд гол зүйл юу гэх юм бол Сэнли өөрөө одоо баталгааг нь гаргаад банкн дээр одоо 3 дахь байдлаар ингээм хамтран зээлдэгч болоод ингээ явчихаар бол бид нар нэлээд эрсдэлгүй гэж үзэж байгаа. Хамгийн гол зүйл гэх юм бол нөгөө гэрчлэгээний асуудлууд байдаг. Тэгээ Сэнли Нёс Сити дээр хамтарч байгаа нөхцөл нь юу гэхээр гэрчлэгийг нь банк усын нэр дээр гаргана буюу санхүүгийн түрээсийн хэлбэрийг оруулна гэдэг ийм нөхцөлтэй байгаа. Нэг өсөндөө банкн Сэнли баталгаар өгч байгаа. $100,000 байрыг энэ хүн $30,000 төлцсөн байж байна. За тэгээ сүүлийн 6 сар төлбөрөө $1,500 асуудалгүй төлж байна. Тэгэхээр хүүг нь бууруулад банк зээл олгооч гэдэг ийм асуудал. Хэрвээ банкны зээлдэгч болчоод одоо зээлээ төлөхгүй байх юм бол Сэнли банкнаас өөр дөрөв шилжүүлж авна. Зөрүүлээд нөгөө одоо та чирээ зээл авлаа гэх юм бол таны зээлийн хүүг банк усын зээл буюу 20.4% болгох өсгөнө гэдэг ийм л дийлтэй. Тэгэхээр банк бол илүү одоо өндөр шаардлагатай нэг байгаад байдаг. Америктайгаа та болохоор бас одоо ийм орон зайн distancing проблемтэй ингээд энд байгаа бол голд нь манай Сэнли орж ирээд нэгэндээ банк бол одоо хүмүүс зээлээ гаргамаар байна, та зээл авмаар байна, тэнд байгаа орон сууц барай зармаар байна. Америкт байгаа монголчууд бас нэг 2 3 5 жилийн дараа Монголд очих сэтгэл дүйг орон сууцыг ирээдүйд мөнгөтэй болсон өндөр үнээр биш одоо бас ханш гайгүй байгаа дээр төгрөгийн зээлийг авчдаг. 16.8% зээл авчих юм бол бид нар нэг зүйлийг бас таатай бодож байгаа. Өнөөдрийн долларын ханш 3,500 одоо төгрөгтэй тэнцэж байгаа бол оны эцгээд 4,000, дараа жилдүүд 4,200, 2 жилийн дараа 5,000 болно гэх юм бол нөгөө $1,000 төлдөг байсан бол $6,700 болцоотой. Тэгэхээр энэ бол нөгөө одоо нэг өсөндөө Монголдо буцаж очиход одоо орон сууцаар өөрийгөө хангахаас гадна нөгөө талтай хөрөнгө оруулалтын хэрэгслийг одооноос ирэх болцоотой л гэдэг зүйлийг бид нар санал болгож байгаа гэсэн. За маш баярлалаа. Таны цаашдын амжилт өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.